За та бүдгийн өнөөдрийн өдрийн амгалан гэлтгийг өнөөдөр 2017 оны 11 сарын 14-ний өдөр болж байна. One Life компани энэ оноос 17 оны 10 сараас шинэ маркетингийн шатанд орсон байна. Энэтэй уялдуулан биднээс шинэ танилцуулга хийх гэж байна. За OneCoin компани One Life Limited компани бол 2014 онд анх үүссэн байгуулагдсан байгаа. 15 оны 1 сараас бол өөрийн зоос OneCoin зоосыг олон нийтэд санал болгосон. Ингээд санал болгохдоо бол тухайн үед бол нээлттэй пэйж дээр гараагүй. За энэ талаар бол биднээс тусдаа жижигтэн одоо мэдээллийг өгнө. Одоо ингээд гол юм ярий. За энэ ер нь тоо мөнгө анх хэзээ үүссэн бэ гэхээр 2008 онд бол биткойн гэдэг тоо мөнгө анх үүссэн байгаа. Бараг 10 жил болох ч байна. Биткойн бол $1000 2 дахь удаага хүрсэн. 2 дахь удаа нь хэзээ вэ гэхээр энэ 17 оны 1 сард хүрсэн байгаа. 17 оны 1 сараас хойш өнөөдрийн хугацаанд бол нэг биткойн бол $7500 тэнцэж байна. 2-3 хоногийн өмнө бол 6500 руу унсан. Ер нь бол тоо мөнгөний орчин буюу зах зээл бол тийм одоо маш их волатильны буюу үнийн огцом уналт өсөлтөнд ордог. Энэ дээрээс тухайн хүн буюу ийшээ хөрөнгө оруулсан энэ тоо мөнгөний зах зээл дээр ажиллах сонирхолтой хүмүүс яг тэр хэмжээгээр алдах буюу олох боломжтой. За энэ байдлыг одоо судалж үзсний үндсэн дээр OneCoin компани үүсгэн байгуулагч Ружа гэдэг герман хэлтэй 5 хэлтэй тийм хүүхэн бол энэ OneCoin зоосыг анх гаргаж ирсэн байгаа. Гаргаж ирэхдээ тухайн үед бол нэг 1000 хүрэхгүй тоо мөнгө байсан байгаа. 15 онд энэ дутагдaltaй чанарыг олж хараад ер нь бол ийм огцон бэлбэлзэлтэй хар зах зээл дээр гаргаж болохгүй юм байна гэдэг үүднээс бол компанийнхаа нэр дээр хувийн одоо компани блокчейн технологи буюу хувийн блокчейн технологи дээр цөөхөн тооны 2,100 сая OneCoin зоосыг анх гаргаж ирсэн. Энийг гаргаж агаад ерөнхий чиг хандлагыг харж агаад 16 оны 10 сарын 1-нд 120 тэрбум одоо OneCoin одоо зоос болгож блокчейн шинжилсэн. Шинжлэхдээ энэ төслийг дэмжиж байгаа бүх хүмүүсийн дансанд байгаа хөрөнгийн 2 дахин ихсгэж тооцохоор бол шинэ блокчейн технологид орсон байгаа. За энэ дээр бол дэлхийн баян хүмүүс бол тоо мөнгөн дээр ажилладаг. Зарим нь бол энэ тухайга ил тод ярьдаг. Зарим нь бол ярьдаггүй. Билл Гейтс одоо энэ сансрын хөлгийг Ричард Брэнсон гэдэг энэ Английн иргэн хүн бол энэ тоо мөнгөний талаар их тийм эерэг мэдээлэл өгж ирсэн. Гол нь тоо мөнгөндөө биш. Энэ блокчейн технологи гэж бол маш чухал технологи байна. Үүнийг авч хэрэглэсэн бол биткойн бол бас их сонирхол татхууц тийм зах зээл буюу бизнес гэж бизнес утгаар нь ярьсан тийм ярилцлагууд байгаа. YouTube дээр та бүгд үзэж болно. За бидний одоо энэ бизнес ер нь яаж хөгжиж явж байна? Бид бол 90 онд зах зээлд шилжсэн. Үүнээс хойш бол одоо янз бүрийн бизнес хийж үзсэн. Бизнес хийхэд бол дандаа бараа материалтай бид харагдаж баригддаг тийм бизнесийг хийж ирсэн байгаа ихэнх нь. 90 онд бол хүмүүс зах зээл рүү шилжихэд бол зарим нэг нь бол ганцхан 8-нд явахгүй, зээл авахгүй, нэг өсөндөө эрсдэл үүрэхгүй байхыг бодож зах зээл рүү сүүлд орсон байдаг. Эрсдэл үүрээд 90 онд одоо банкнаас их хэмжээний зээл өгчсэн эрсдлээ үүрээд зах зээл рүү орсон хүмүүс бол маш их зарим нь амжилттай явж байгаа, зарим нэг нь бол алдсан ч тохиолдол байдаг баг. За ингээд бид компьютер гэдэг юмыг бол мэднэ.
мэдээлэл технологийн одоо шинжлэх ухаан хөгжөөд ямар байсныг бүгд санаж байгаа бох тийм ээ. Одоо энэ мэдээлэл дамжуулдаг хэрэгсэл болон төхөөрөмжүүд одоо энэ зурган дээр гаргаж байна. Одоо ийм CD сүүлд нь одоо энэ хэдэн байтын ч юмтай юм диск байсан. Ийм юу гэдэг лээ энэ чинь одоо сүүлд нь CD болсон, DVD болсон. Одоо бол үүлэн технологи дээр ингэж явагдаж байна тийм ээ. Өмнө нь бол за жишээ нь пенз, дуу ураагуур, видео хайлт сэднүүс ямар байсан. Дандаа аналог систем дээр. За энэ бол пенз байна. Зүйтэй. Одоо бид бол зарим нэг нь мэдж байгаа. Пенз тоглуулагч хүртэл байдаг те. Одоо ч яг хуу байгаа л та. Тэгтээ технологийн шинжилгээний дагуу ийм аналог системээс тоон систем рүү шилжчихсэн байна. Ер нь мэдээлэл технологийн систем бол MP3 байна. Ингээд хөгжлөд байгаад одоо ямар нэгэн бизнес, интернет, технологи, цахим ертөнцүүд бол ингээд хөгжөөд ирсэн байна. Мөнгө бол яасан? Мөнгө бол бартераар хийдэг гэсэн. Олон зуун жилийн хүмүүс бараагаар жишээ нь сайхан одоо 100 жил хүрэхгүй жилийн өмнө бол одоо манай улс бол имбүү, дайлам, цай, давс тийм ээ үхэр, ямаа, богмол, бодмалыг бол ингээд бартертдаг юм хэлбэртэй байж байгаад 24 онд бол Монгол банк байгуулагдсан. Оросуудтай нийлсэн. Түүнээс хойш бол одоо анхны төгрөг гарч ирээд бид цаасан мөнгө юу цаасаар хэвлсэн одоо мөнгөөр гүйлгээ хийж эхэлсэн байгаа. Зоосон мөнгөө цаашаа анх хэн мөнгө үүсгэсэн бэ гэж ярих юм бол энэ хүн болгон мэддэг монголчууд одоо үүсгэсэн байдаг. За ингээд бартерын арилжаанаасаа бол энэ үнэт металлын арилжаа руу хүмүүс одоо үнцэнтэй алтаар бас арилжаа хийжсэн байна. За одоо хүртэл алтны худалдаа байдаг боловч гол хэрэглэгдэхүүн бол бид бол аль ч улсад бол ийм фиатны буюу итгэлцлийн гэж болно. Монголоор бол цаасан мөнгөнд суйрлагдсан үнцэнтэй зүйлээ дамжуулж арилждаг өөрийнхөө ажил хөдөлмөр бизнесийн ашиг орлогыг энэ цаас мөнгөөр тооцдог болсон байна. 10 эдхэн жилийн өмнө бол энэ пластик карт дээр гарч ирсэн. Пластик карт бол одоо энэ бидний дансанд байгаа цаасан мөнгийг тоог дамжуулах зорилготой дамжуулагч одоо унших төхөөрөмж юм уу тэгж ойлгож болно. Ингэж явсан байгаа. Цаасан мөнгөний дараа интернет хөгжихийн хажуугаар юм онлайн одоо төлбөрийн хэрэгслүүд гарч ирсэн. Энэ дээр бол бизнес байгууллага банкны систем маш сайн ажиллаад одоо бас нэлээд хөгжсөн явж байна. За тоо мөнгө хэзээ гарч ирсэн. Дөрөв бид дурдлаа 8 онд гарч ирсэн. Биткойн. Биткойныг бол ингээд cryptocurrency тоо мөнгө гэхэлэр заавал ярьдаг. Ярихгүй ч байхын одоо аргагүй. Ягаад гэхэлэр энийг Сатоши Накамото гэдэг хүн зохиосон гэж байгаа боловч хин гэдэг нь мэддэхгүй. Тийм одоо Сатоши Накамото гэдэг нэр ер нь юу вэ гэдэг ингээд судлаад үзэхлээр 16 дугаар зуунд байсан Японы философчийн нэр юм байгаа. Сатоши гэдэг нь бол одоохондоо тодорхойгүй. Тоо мөнгөний ерөнхий онцлог нь бол бүх тоо мөнгнүүд блокчейн технологи дээр суурилдаг. Блокчейн технологи гэхэлэр одоо тархан барьсан портфолио гэж үзэж болно. Санхүүгчид бол мэдж байгаа банк санхүүгийн хүмүүс бол энийг бол одоо давхар бичлэлт хийдэг тийм ээ. Санхүүгийн одоо бүртгэлийн систем бол олон улсын санхүүгийн систем манайх сайхан шилжээд одоо 10 хэдэн жил болж байна. Давхар бичлэлт. Энэ дээр бол тархан барьсан портфолио гэж ойлгож болно. Блокчейнийг бол бид бол одоо битүү хэлхээ, гинжин хэлхээ гэж үзэж болно. Тоо мөнгө бол ийм нууцлагдмал шифр байдаг. Үүнийг бол одоо тодорхой алгоритм дээр үндэслэгдсэн тоо гэж болно. Матриц ч гэдэг юм уу тийм ээ. Энийг бол урьдчилж олж байгаа маа. Биткойн бол одоо 21 сая ширхэг байгаа. Өнөөдрийн бодлоор 16 сая 600 мянган ширхэг нь олдсон байна. Үлдэж байгаа нэг 4.4 сая биткойныг бол 2040 онд олборлож дуусна. Хамгийн сүүлийн биткойн бол 40 онд олборлогдно. Өнөөдрийн байдлаар
2000 гаруй дэлхий дээр 2000 гаруй тоо мөнгө буюу крипто мөнгө байна. Эдгээрийн мянгаад нь бол одоо World Coin Cap, World Coin Index, Coin Keys гэдэг ийм сайтууд дээр бол байнга өдөр тутмынхаа ханш, хэмжээ, уналт өсөлтийг харуулсан графиктайгаар баяршсан байгаа. Энийг бол яг энэ тоо мөнгөний тодорхой зарчим, зах зээлийн онцлог яаж энэ дээр ажиллах уу гэдэг талаар бид бол дараагийн энэ танилцуулга сургалтын дээр тайлбарлах болно. За ингээд дижитал буюу тоо мөнгө. Ер нь бол хүн төрөлхтөн бол одоо энэ дижитал зах зээл, дижитал бизнес руу маш их орж байна. Ийм материал буюу гарт нүдэнд баригддаг бизнесээс илүү дижиталийн одоо бизнес бол маш их өндөр ашигтай, зардал багатай, төргөн шуурхай үйлчлэгийг үзүүлдэг тийм одоо нөхцөл байдал нэгэнд орсныг бүгд мэдж байгаа. За крипто валютын талаар ерөнхийдөө би түрүү ярьчлаа. Энийг бол үнэхээр блокчейн технологи бол тодорхой тоотой нууцлагдмал шифрийг бол ингээд хадгалж идэг өөр дээрээ. Тийм учраас дахиж нэг ширхгийг ч юм уу нэмж одоо байршуулах боломжгүй учраас өөрөө хугацаа өнгөрөх тусам тэр нь бол багасч яадаг учраас энэ алт мөнгөний эдлэл буюу үнэт металлтай зүйрлэж болно. Бид бол амьдрал дээр алт мөнгийг бол маш их зардалтайгаар газрын үнээс байглаас заяагдсан баялагийг одоо нөхөн сэргээхдэггүй тийм баялаг штэ алт мөнгө бол тийм ээ хизээш дахиж одоо өсөж үрждэггүй газраас гаргаад ирээд авцсан тул үнцэнтэй. Тэрийг гаргаж ирэхэд гаргасан зарт нь ямар хүндрэлтэй гэдэг нэг өөрийнх нь үнцнийг үүсгэж байгаа. Нөгөө талаар энэ бас ховор одоо элемент дахиж давтагдчихгүй гэдгээр үнцэнтэй болоод ингэж очдөг юм байна. Тийм учраас одоо энэ крипто валют буюу крипто мөнгийг бол энэ ховор элемент буюу нөхөн сэргээхдэггүй тийм баялагтай бас зүүрлж болох юм байна. За ингээд банк болон банк ус байгууллагууд бол дэлхий дээр энэ санхүүгийн бизнесийг хийж байна. Энэ дээр бол одоо маш олон төрлийн банк санхүүгийн хэрэгслүүд байдаг. За банк санхүүгийн хэрэгслүүд ингээд хүн хооронд, байгууллага хоорондын баялаг үн цэнийг шилжүүлэхдээ тодорхой хэмжээний хэрэгслүүдийг хэрэгжилж байгаа. Энэ хэрэгслүүдийг хэрэглэхдээ бас хажуугаар нь мэдээж сайн хажуугаар одоо цаарагчээр янз бүрийн банк хулгайлдаг, дээрэмдэг, дансын одоо юу гэдэг картанд байгаа мөнгөний хүртэл хулгайлдаг юм асуудлууд байгаа шүү дээ. Энэ дээр хүртэл одоо хамгаалтын системийг зохиогоод ингээд явж байгаа. Тэгвэл бүр төгс биш байна. Энэ одоо банкны систем арилжаа хийдэг тийм ээ. Энэ систем бол төгс шугамаа. За тийм учраас энэ банкны системийн гадна цахим ертөнцийг хөгжсөнтэй холбогдуулаад онлайн буюу e-commerce, e-гүйлгээ хийхээсгээд энэ PayPal, Subway, Expedia гэднээс ийм бизнесүүд гарч ирсэний хажуугаар Amazon гэдэг одоо энэ бас арилжааны талбар байгаа. Энэ Amazon-ы одоо эзэн бол Jeff Bezos гэдэг одоо дэлхий дээр хамгийн баян хүний хоёрт орж байна. Bill Gates-ийн дараа Warren Buffett, Ortega, Mark Zuckerberg, Carl Slim гэдэг ингээд тэрбумын одоо долларын тэрбумтангууд бол одоо байдаг. Энэний нэг нь бол Amazon Group-ийн Jeff Bezos байгаа. За биткойны өсөлт ерөнхийдөө ингээд энэ ягаад ийм огцом өсөөд заримдаа ингээд унаад ин гэдэг дээр бол маш их ийм шинжээчд одоо эдийн засгийн шинжээчдээс гадна крипто валютын шинжээчд гарч ирсэн байгаа. Тэгэхээр дээр одоо нэг 10-12 яг энэ биткойн буюу энэ тоо мөнгөний блокчейний шинжээчд бол байдаг. Тэднүүсийн дүгнэлтийг YouTube биднээсээс та нар ингээд хараад уншихад бол маш их сонирхолтой тийм дүгнэлтүүдийг өгсөн байдаг.
За энэ оны эхэнд бол 1200 хүрж байгаад өсөлт тундалтай явж байгаа өнөөдрийн байдлаар бол биткойн 7000 6500 таа авах шиг байлаа. За бусад энэ онлайн дээр суурилсан ямар бизнесүүд байд юм бэ гэхээр бид мэдчихээн эндээс бол Netscape тийм ээ. Би бол өөрөө бас Netscape хаягтай байсан. Яагаад ч байхгүй болцсон. Тэргээж бараг мартцсан. Харангууд ингээд харьцуулаад аль болох хэлбэр амархан тийм Google бүртгэл рүү орсон. MySpace байхгүй, Facebook авцсан. За нөгөө Nokia утас одоо хаана байна? iPhone гараад ирлээ. За ингээд кино индустри буюу одоо энэ бичлэг хийдэг бизнес дээр хүртэл Blockbuster гэсэн Netflix болсон баг жишээтэй. Яг үүнтэй ижилхэн бол анхны одоо тоо мөнгө биткойнууд өөрөө ямар нэгэн зорилт тавьж гарч ирээгүй. Яг хоо 7 оны дэлхийн эдийн засгийн хямралын дараа энэ програм хангамжийн мэрэгжилтэй хүмүүс бол энэ биткойныг зохиосон байдیں۔ Үүний дараа бол OneCoin энэ бүх 1000-аад 2000 тоо мөнгөний сул талыг анзаараад тэр сул талын одоо байхгүй байхаар ийм бүх дэлхийг хамарсан ямар ч хүн, ямар ч байгууллага банкнд одоо данстаач бай, данстгүйч бай тэр тухайн улстай одоо Африк ч гэдэг юм уу утастай интернеттэй газартаа байгаа хүн утаснасаа ч юм уу чөлөөтэй ямар нэгэн улсын зохицуулах байгууллагын хараа хяналтгүй өөрийнхөө хөлс өч хөдөлмөрийг бусдаас бараа бүтээгдэхүүн авах бусдад шилжүүлэхэд ямар нэгэн татваргүйгээр хурдан хийх зорилготойгоор бодож одоо зорилго тавьж гарч ирсэн юм компани байгаа. За биткойн, OneCoin-ы ялгаа бол асар их ижил төстэй юм байгаа боловч биткойн дээр бол одоо тухайн биткойныг шилжүүлж байгаа хүмүүс бол харагддгүй. Ерөнхий хэмжээ тэдэн ширхэг тэдэн долларын одоо биткойны арилжаа хийлээ өнөөдөр гэж гардаг. Ямар нэгэн бүртгэл байхгүй. Цаана хин эзэмшиж байгаа юуны төлбөрийн одоо хар тамхи зэвсгийн 8 одоо бага насны одоо бэлгийн одоо тийм 8 тийм ээ хүний 8 эднэс төрийн хар зах зээл бүр гарч ирсэн байдаг. Silk Road гэдэг сайттай энийг бол Америкийн тагнуулын газраас зогсоож исэн тийм төв байдаг. OneCoin болохоор давуу юм нь юу вэ гэхээр тоо хэмжээнийхээ хувьд ч гэсэн өөрийнхөө блокчейний хувьд ч гэсэн маш их түргэн гүйлгээ хийх чадвартай. Нэг OneCoin-ы гүйлгээ бол 1 минутын дотор хийж байгаа. Биткойн дээр бол дор хаяж 10 минут. Одоо бол 21 сая байгаа гэж яригддаг боловч гүйлгээ хийх хугацаа нь хамгийн хурд хугацаа нь 15 минут. За би жишээ нэг үйлчлэгний газар ороод үйлчлүүлээд хоол авч иддэг ч юм уу, буудлын төлбөр төлдөг ч юм уу, онгоцны билеттэй төлдөг ч юм уу, тийм ээ, машин авдаг ч юм уу, ямар нэгэн байдлаар биткойноор төлбөр хийхэд дор хаяж 15 цаашлаад 12 цаг 24 цаг ийм удаан. Блокчейн жоохон сүүлийн үеийн блокчейнүүдийг бол хоцрогдсон гэж хэлж болохоор ажиллагаа. OneCoin энэ байдлыг хараад өөрөө бол өөрийн блокчейнийг хийсэн 1 минутанд гүйлгээ хийгдэг бахан 120 тэрбум зоостой. Ийм ялгаанууд байгаа. Хамгийн нэг ялгаа нь бол одоохондоо бол OneCoin-ыг эзэмшиж байгаа жишээ нь манай OneCoin Mongolia клубт байгаа надаас эхлээд манай клубын гишүүд бүх хүний бүртгэл байдаг. Зөвхөн манайх ч биш. Одоогоор бол 3.3 сая гишүүнтэй болсон байна. Дэлхийд даяар эдгээрийн бүртгэл нь блокчейн технологи дээр уягдаж байж идэг. Хичнээн төгрөгийн хөрөнгө оруулсан байна. Аль улсын ямар хүн хаана амьдардаг, ямар банкны данстай гадаад паспортны зураг гээд энэ 3 саяны гадаад паспортны зураг, иргэний үнэмлэхний ч юм уу, гэрийн хаяг, банкны данс энэ болгон болохоор өгөгдлүүд болоод OneCoin-ы блокчейн дээр уягдчихж байгаа. Нэг өсөндөө дахиж өөрчлөхгүйгээр бичигдчихэж байна л гэсэн үг. Протоколдчихж байна гэсэн үг.
ийм ялгаатай байгаа. Биткойн дээр бол ямар нэгэн бүртгэл байдгүй. Зарим нэг улсууд бол одоогоор яг энэ тоо мөнгөний арилжаа, бирж, exchange сайтууд гарч байна. Эднүүсийг зохицуулах хууль эрх зүйн одоо тийм зохицуулт байдгүй учраас энэ дээр ажиллаж яаж зохицуулбал зүгээр юм. Нэгэнт ингээд интернетээр суурлаад дэлхийд дээр хаач байгаа хүн интернет байгаа газраасаа чөлөөтөөгөөр өөрөөхөө мөнгө төгрөг баялагийг ингээд солилцдог ийм аргад орчихлоор зохицуулах арга олж чадахгүй байгаа. Зарим нэг улс бол одоо тоо мөнгийг бол бараа гэж үздэг. Зарим нь бол үйлчилгээ сервис гэж үздэг. Зарим нэг нь оюуны өвч гэж үздэг. Зарим нэг нь бол төлбөрийн хэрэгсэл гэж үзэж байгаа. Яг тогтсон юм байхгүй учраас зохицуултан дээр бол тийм хүндрэлтэй. Энэ байдлыг харж үзээд одоо дэлхийн хөгжилтэй буюу ухаалаг улсууд бол аль болох хаах биш. Харин яаж нэг улстай татвар авах уу? Жишээ нь биткойн ч юм уу тоо мөнгөний бирж байгууллагууд бол эндээс нь яаж татвар авах юм? Яг албан ёсоор энэ манай 8 шарах ч юм уу арт кино театрын тэнд байгаа долларын ченжийн захуучийг ингээд ажилуул яаж татвар авч бүртгэх үү гэдэг дээр бол жоохон зохицуулт хийх гэж үзэж байгаа. Энэ юу вэ гэхээр тоо мөнгө бол тэглээ тэргүү ямар нэгэн улс тухаас улс ч юм уу хин нэгэн хүн зогсоох аргагүйгээр өөрийнхөө ертөнцийг үүсгэж байгаа. Энэ бол ICO гэд мөнгө босгодог нэг хэлбэрлүү шилжчихсэн байгаа. За дараагийн удаа бид бол энэ ICO тоо мөнгөний ханш 10 топ крипто валютын талаар тодорхой мэдээллийг бид www.1coin.mn гэдэг сайтаараа байнга мэдээлж явах болно. Энэ талаар бол дараа тодорхой тусад нь ярилцсан. За энэ OneCoin Limited, One Life Limited компаниг энэ Ружа Игнатова гэж эмэгтэй өөрөө одоо үүсгэсэн байгаа. Гол зорилго нь бол хүний мөнгө төгрөг хөрөнгийг л уурдах биш. Энэ дээр бол ямар нэгэн ойлголтгүй манай Монгол гадна дотны хүмүүс бол буруугаар тайлбарлаж интернет орчинд маш их мэдээлэл цацсан байгаа. Википедиа дээр хүртэл муугаар бичигдсэн байдаг. Википедиа бол өөрөө хувийн онлайн лавлах байгаа. Нэг 2 Америк хүний зохиосон лавлах шүү дээ. Википедиа дээр яаж мэдээ ордог вэ гэхээр онлайн ертөнцийн байгаа мэдээллүүдийн 70-80% мэдээлэлээр үндэслэж Википедиа дээр тавигддаг. 2021 онд одоо OneCoin компани ч юм уу One Life бизнесийн талаар Ружа Игнатова гэдэг хүний талаар сайнаар тавигдсан байхыг үгүйсэхгүй. Яагаад гэхээр бид ч гэсэн одоо Википедиагийн мэдээллийг бол өөрсдөө үгүйсгээд дээр нь эсрэг мэдээллийг бичиж болно. Одоо бидний ажилдаг энэ OneCoin бизнес дээр сөрөг мэдээлэл байгаа. Бид бол сайнаар бичээд байна. Сайн мэдээлэгч муу болгох тийм боломжтой байгаа. За энэ нэмэгтэй бол Багдаа Балгаарт төрж өссөн. Дунд сургуулаас өмнө байхдаа Герман руу аав ээж нь ажиллаар Германд явхад тэр үед социалист нийгэм юм байсан. Баруун Герман руу очиод тэнд аав ээж нь ажиллаад өөрөө одоо 10 жил дээд сургуулаа энэ Германд төгссөн. Герман одоо Орос, Франц гэдэг 5 улсын хэлтэй юм эдийн засагч, хуулийн мэрэгжлийн давхар эзэмсэн юм ихтэй байгаа. За One Life компани анх гарч ирснээс хойш маш асар богино хугацаанд бол 8 тэрбумын орлого болсон байдаг. Одоогоор бол 3.3 сая хэрэглэгчтэй. Apple, тийм ээ, Google компаниуд хэдэн жилд одоо 1 тэрбумын орлоготой хүрч ирснийг бол та бүгд мэдж байгаа. 5-7 жил зарцуулсан байдаг. Ихэнх том компаниуд. Тэгээд өнөөдөр бол 198 улсад бол яг энэ OneCoin компани дээр ажиллаж байгаа юм гишүүд байна. За компани энэ блокчейн технологи нь бол хөндлөнгийн аудитор сар тутам оруулдаг. За би түрүүн ярьсан энэ Know Your Customer гэдэг өөрийнхөө үйлчлүүлэгчийг тань гэсэн юм баталгаажуулалтын буюу аюулгүй байдлын системтэй. Нэг өсөндөө өнөөдөр бол би
биткойныг авсан бол ингээд өдөр тутам өөрөө санаа зовно. Миний биткойныг хулгайлчих болов, хэн авчих бол за төрөвчмнээс нь алга болчвол ханд хөнгөө. Энэ дээр бол бид бол OneCoin дээр бизнес хийж байгаа учраас маш их тайван унддаг. Ягаад гэвэл маркетинг нь тогтмол өсөлттэйгээр ингээд зохиоцсон байна. За үйлчлүүлэгчдийн буюу эзэмшигчдийн юм дотоод дүрм журм гэж бас нэг юм байдаг. Энийг нь сайтн дээрээс бүгдээр харж болно. Иймэрхүү байна. За энэ ямар бүтээгдэхүүн байд юм бэ гэдэг. За энэ дээр бол гол үндсэн бүтээгдэхүүний нэг нь бол яг ийм боловсролын бүтээгдэхүүн байна. Боловсрол өгдөг One Academy 7 төвчний сургалт байгаа. Энэ сургалтыг дагалдаж гэж ярьдаг одоо нөгөө OneCoin зоос маань бас ямар төвчний сургалт, ямар төвчний багц авснаас нь шалтгаалаад энэ One Academy хичээлүүд очдог. За ингээд тоо мөнгөний энэ дээр юу яригддаг вэ гэхээр энэ тоо мөнгө гэж юу юм? Форексын зах зээл, энэ тоо мөнгөний сул давуу талуудыг ярьдаг байх нь байна. Тоо мөнгийг хэрхэн арилжах уу? Одоо анализууд байдаг. Тоо мөнгө ер нь ирээдүйд юу болохын талаар бичсэн байгаа. За ингээд энэ Academy сургалтын хажуугаар биднээс бол ийм жетон буюу тоо мөнгөний альж бизнес дээр токен гэж ярьдаг, хасаа гэж нэрлэж байгаа биднээс жетон олгогдноо дагалдаж. Энэ жетон бол тодорхой хэмжээний тодорхой хугацааны дараа бид олборлолт буюу майнингд явуулаад тэр маань эргээд OneCoin буюу биднээс үн цэнтэй өнөөдрийн байдлаар 2017 оны 11 сарын 14-нд 1595 евротой тэнцүү одоо үн цэнтэй юм coin зоос болдог байна. OneCoin зоос. За сая энэ 10 сарын 25-наас хойш энэ компани бол шинэ төвшөнд гарсан. Шинэ төвшөнд гарахтаа яаж юм гэхээр өмнө нь бол одоо жишээ нь энэ 110 евро ч юм уу те 550 евро, 1100 евро, 5500, 13750 энэ багцуудад олгогддог байсан токны тоогоо 20 дахин буулгасан байгаа. Энэ ямар учиртай гэхээр ямар ч компани анх үүсээд өөрийнхөө зорилтыг тавиад ажилдаг тодорхой хэмжээгээр одоо маркетинг хийгээд ажиллаж явах явцад тухайн цаг хугацаагаа таарсан маркетинг менежменттэй өөрчилдөг. Яг энэ жишгийн дагуу хөгжиж байгаа дөнгөж үүсэж гараад шинэ компани учраас зах зээлийнхаа энэ орчинтууд тааруулаад маркетинг бол нэлээд өөрчилж явж байгаа. IPO хийн гэж ярьж үзсэн. IPO хийхин тулд Per Arns гэдэг тэр банкны олон гадаадын банкнд ажилласан мэргэжлийн банкирыг гүйцэтгэх захирлаар нь авч ажилласан байдаг. IPO гаргахын тулд IPO гаргахад бол white paper, green paper буюу цагаан цаас гэдэг нэг энэ одоо юу гэдэг тухайн компани өөрийнхөө үн цэнийг тайлбарсан хөрөнгөний бирж ч юм уу тийм захуудад бол өөрийнхөө танилцуулгыг урьдчилж тавьж явдаг. Энэ болохоо болсон уу яасан IPO-го төр хоошин тавиад сая энэ ICO руу шилжиж байгаадаа шалтгаалan энэ багцуудын хэмжээ 3 сараар тутамд 20% багасгаар ийм маркетинг руу шилжсэн. Энэ шилжилтийн өмнө бол Power Pack гэдэг 48,000 евроод одоо сая OneCoin зоос ирэх юм менежменттэй байсан. За энэ бол одоо байхгүй. Тийм учраас одоо энэ шинэ энэ маркетинг дээр нэлээд сайн тайлбарлах нь зүйтэй. Хуучин бол одоо 110 еврогийн стартап багцанд 1000 токен ирээд нэг сплитэнд ордог байсан. Трейдер дээр болохоор 5000 токен ирдэг байсан. Одоо бол 20% багасч байгаа. Pro Trader дээр 8000, 100000 ирдэг байсан. 8000 болцсон. Tycoon дээр 50000 ирдэг байсан. Одоо бас 20%-аар багасаад 48000 токен. За энэ премиум багцан дээр 13750 дээр 150000 токен ирдэг байсан. Анхдагч токен. Хасаар жетон гэсэн үг шүү дээ. Ийм байсан багассан байна. Тэгээд нөгөө холимог багц гэдэг энэ First Star Package юу энэ гурван багцыг нийлүүлэхэд бол
нийлбэр одоо ширхгээрээ сплит нь бол нэмэгддэг байсан бол одоо энэ боломжуудыг хараараа энэ багцуудыг авсан тохиолдолд хамгийн дээд сплит нь нэг л болно. Өөр нэмэгдэхгүй гэсэн үг байна, тийм ээ. За би жишээ нь стартап багцыг трейдертэй, про трейдертэй авах юм бол ямар ч байсан нэг л болох юм байна. Хуучин шиг бол 3 сплит болохоор болцсон гэдээ ойлгох хэрэгтэй. За би стартап багцыг тайкун багцтай авах юм бол ингээд дээдл нь 3 болно. За ийм жишээ нь ингээд та нар өөрсдөө энэндээс дүгнэлт хийчих хэрэгтэй баг. Нөгөө нэг чухал хэлэх ёстой зүйл бол ямар ч багц ахиулахад би жишээ нь одоо стартап багцаар авчаад багцаа ахиулъя гэхэд 2 удаа л ахиулах боломжтой болсон байгаа. Энэ дээр бас анхаарах хэрэгтэй манайхан. За power pack байхгүй болоод initial launch pack гэдэг энэ шинэ багц гарч ирсэн байна. 55555. Энэ дээр бол одоо One Academy хамгийн их одоо шатны сургалт өгөгдөх нь байна. 500,000 токентой дээдлийн сплит нь 5. За энэ дээр бол нэг 700-аас сая гаруй OneCoin-оос ирэхээр тийм болсон байгаа. Энэ дээр та бүгд анхаараарай. Одоо хамгийн боломжтой багц бол энэ Initial Launch Pack гэдэг энэ шинэ багц байгаа. Энэ дээр яг хуу арай бага өртөгтэй зоос авъя гэсэн хүмүүс энэ дээр анхаарал хандуулаарай. За ингээд 15 оны 1 сард бол 0.50 еврогоор нэг OneCoin-оос гарч ирсэн байна. За энэ токен яаж үнэлэгдээд байт юм бэ гэдэг ингээд хүмүүс асуудаг. Токен бол одоо нэг OneCoin 5 токентой тухай тэнцэжсэн байна. Тэгэхэд бол одоо зардал багтаа одоо гишүүдийн тоо бага, хүндрэл багтаа байсан байна те. Олборлтын хүндрэл нь бага байсан байна гэж үзэх хэрэгтэй. Өнөөдрийн хувьд бол 17 оны 11 сард нэг OneCoin зоосны ханш нь 15.95 15 евро 95 евро центимтэй 16 евро гэсэн. За олборлтын хүнд нь 160 токен буюу нэг OneCoin-ыг олборлохын тулд 160 задгаа зоос буюу хасаа зарцуулж байна гэсэн бүртгэн үнэлэгдэж байгаа. Тэгэхээр эндээс одоо баг 32 дахин үнэтэй болсон байна шүү дээ, тэ. Энэ дээр бид одоо ямар хүн их өөрийнхөө хөрөнгийг үржүүлж аривжуулах боломжтой вэ гэвэл аль болох өөрийнхөө данс нь бага өртөгтэй зоостой One Academy сургалтыг нэлээд сайн сурцсан 18 оны 8 сард одоо бирж дээр гарахад нэлээд сайн мэдлэгтэй болсон. Бараг энэ биржийн брокер дилерүүдээс тутахааргүй энэ One Academy сургалтыг авцсан хүн л ашигтай зарна штэ өөрийнхөө зоосыг. За энэ ерөнхий зарчмыг энд үзүүлсэн байна. Ийм багцууд байдаг. Одоо тодорхой тооны токен олгодод тэр токен одоо энэ тодорхой тооны токеныг багцаасаа шалтгаалаад танд олгогдно. Эднээс нь сплитэнд явдаг. Сплитийг биднээс бол яг хөө энэ дээр хөрөнгийн бирж эднээс дээр үнд цаасны зах зээл дээр бол хуваагдах гэж ирдэ. Бид бол энэ дээр нэгэнт ихсэх, үржих гэдэг утгаар нь ясан зүг баг. Яг энэ том мөнгөний крипто валютын зах зээл дээр бол ингээд сплит нь орохлоор 2 дахин үржигдээд илүү их одоо coin-той болно, OneCoin зоостой. За шинэ менежмент дээр бол энэ багцын хамгийн дээд хэмжээ 5 байгаа тий. Энэ одоо би түрүү үзсэн 5. Одоо бол ингээд энэ 5 таах нь хамгийн дээдлийнх нь боломж. За тийм учраас бид одоо аль болох бага ханштай их одоо зоостой болох тийм зорилт тавих нь зөв болов. За наривчлаад ингээд оръё. Трейдер багц дээр бол 550 еврогоор та 4000 токен авна. Энэ нэг сплитэнд ороод 8000 токентой болж байгаа. За энийг өнөөдрийн олборлтын хүндрэл 160 байгаа. 160 хувиахад танд одоо 550 еврогийн багцаар 50 OneCoin-оос таны данцанд орох нь шүү дээ. Таны дундч нэг OneCoin-оосны ханш чинь 11 евро болж байна. За дараагийнх нь трейдер буюу тайкун багцаар ингээд та дансаа нээх юм бол танд
52,000 токен. За Trader Tycoon багцын одоо нийт түн 6,050 евро, 52,000 OneCoin токен олгогдно. 3 сплитэнд орох юм байна. Ингээд 416,000 токентой болон тодорхой хэмжээний дараа сплитийн хугацаа ойролцоогоор нэг сар дунджаар байгаа. Тэрийг бас тооцох хэрэгтэй. Ингээд эцсийн дүндээ та яг өнөөдрийн ханшаар энэ өнөөдрийн олборлолтын хүндрэлээр бодцсон байгаа шүү. Тодорхой хугацааны дараа мэдээж энэ олборлолтын хүндрэл ихснэ. Энэ өнөөдрийн олборлолтын хүндрэлээр бодоход танд бол 2600 OneCoin зоос оногдох юм байна. Дундаж ханш нь 1 OneCoin зоосных 2 бүхэл 133 евротой тэнцүү байх нь. За дараа нь стартап буюу одоо сүүлд гарч ирсэн компани маркетингаар 55,555 еврогийн багцыг агуулах юм байна. 55,665 OneCoin сплит одоо юу оногдож байна? Сплит нь еврогоор та авах юм байна. Ингээд сплитийн тоо 500,800 токен хангалттай токен олгогдоод одоо энэ супер сплитэнд орно. Энэ болохоор сая 1600 болоод ингээд 2 сая болох нь байна. Сплит ингээд эцсийн дүндээ 16 сая 25,600 токен олгогдоод өнөөдрийн одоо энэ олборлолтын хүндрэл буюу автомайнингд орж байгаа энэ багц бол автомайнингд бол нэг токенер багаар бодогддог. Ингээд 100,790 OneCoin зоостой болох юм байна. Таны нэгж OneCoin зоосны дунд чинь тэг 155 евротой тэнцэнэ. За OneLife яагаад ингээд заавал ингээд зах зээл дээр нийтэд гаргахгүйгээр гишүүдийн дунд ингээд бүтгэл хийгээд өгөөд байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Энэ бол маш их ухаалаг менежмент байгаа. Яагаад гэхээр өөрийнхөө бааз суурийг буюу хэрэглэгчийн хэрэглэгчийг үүсгэж байгаа. Түрүүний биднээсээ ярьсан одоо тэр онлайн байна тийм ээ. Бизнесүүд бол бүгд өөрсдийн хэрэглэгчтэй онлайн бизнес ч бай тэ худалдаач бай, e-commerce ч бай, бараа бүтээгдэхүүнтэй уламжлалт бизнес ч бай, ямар ч бизнес хэрэглэгч байгаа цагт л тогтвортой одоо ашигтай өсөлттэй байж та. Тийм учраас OneCoin компани бол хэрэглэгч үүсгэхээр анхаарсан байна. Энэ дээр бол одоо OneLife-ийн гэр бүл гэдэг юм уу, OneLife компани одоо гишүүд гэдэг юм уу, ямар ч нэрээр нэрлэж болно. Хамгийн гол агуулга нь бол цаана нь хэрэглэгч хүмүүс юу, хэрэглэгч байгууллагууд байгаа юм байна. Хичнээн олон хэрэглэгч 10-20 сая хичнээн олон оронд байх юм бол энэ бизнес тогтвортой байнга эрэлт хэрэгцээтэй байна гэдэг ийм зарчим дээр үндэслэж энэ бизнесийнхаа маркетинг менежментийг хийж байгаа маа. За энэ дээр бол одоо нэгдүгээрт нь бол бид мэтийн 200-аад улсад байгаа 3.3 сая гишүүд байна. Өдөр болгон ихсэж байна. Энэ шиг бол хөрөнгө оруулалт хийж байна. Зарим нэг тоо мөнгнүүд бол ямар ч зорилт байхгүй. Одоо нэг өсөндөө энэ 2000 тоо мөнгнүүд бол үнц нь байхгүй. Зөвхөн ханшин дээр л ашиг хийх тийм зорилт тавьсан байна. OneCoin компани бол тоо мөнгө дэлхийн аль ч улсад орсон Якутч бай, Африкч бай, Латин Америкч бай, Монголч бай ямар ч одоо хүн ирээд төлбөр тооцоо хийхэд OneCoin-оор хийдэг болох зорилт тавьж байгаа. Олон бизнес байгууллагууд уу мерчентүүд энд нь хамрагдах тийм зорилт тавьж байна. Өсөлтийнхөө шатанд явж байна гэсэн үг. За ингээд мерчентүүд холбогдоод энэ бид хэрэглэгчүүд бизнес байгууллагууд аль болох ингээд ихсээд томрох тусам энэ тарьсан модмоо үр өгөөж өгөх нь байна. Энэ зурган дээр бол ингээд бүх нийтээр бүх дэлхийгээр OneCoin-ыг мэддэг, эзэмшдэг, худалдааны байгууллагын төлбөр тооцоо хийдэг дэлхийн одоо бүх улсад ингээд мэддэг болох тийм зорилт тавьж ажиллаж байна. За ингээд энэ зорилтуудаа шат дараалтаа хэрэгжүүлж байгаа. Анх гарч ирэхдээ л бид
санхүүгийн хувьсгалын дэлхийг хамарсан төлбөрийн хэрэгсэл болгоно гэж зорилт тавьсан байгаа. Тэрнээс сайн хамаагүй зүгээр за биднээс нэг ийм төсөл хийгээд энэ дээр хүссэн нороо хүсгүй болоороо та нар мөнгө алдчих магадгүй авч магадгүй гэдэг байгаа юм биш. Ад сорьсон биш. Тодорхой хэмжээний компани гаргаж ирээд биднээс энийг хариуцсан гэдэг хувийн блокчейн дээр ажиллаж байна. За зорилт нь бол ойрын хугацааны зорилт бол 10 сая гишүүнтэй болох зорилт тавьсан байна. Энэ 15-аас 18 он тийм ээ. За 17-оос 18 оны хооронд бол 1 сая мерчант буюу худалдаа үйлчилгээ үзүүлдэг ийм бизнес байгууллагуудыг хамруулах тэм зорилт тавьсан байгаа. Энийг хамруулахдаа бол бас тодорхой хэмжээний менежмент маркетинг хийж байгаа. Энэ бол D-Shaker дээр одоо энд гишүүнээр хэлсэн хүмүүс мэддэг. Дараагийн нэг зорилт нь бол 18 оны 10 сарын 8-нд нээлттэй арилжаа буюу энэ IPO гэдэг яриагаа одоо төр хойшлуулад яг тоон мөнгөний мөнгө босгодог аргачлал ч юм уу яг энэ тоон мөнгийг үн цэнтэй болгодог ICO Initial Coin Offering буюу тоон мөнгөний анхдагч саналыг ингээд явдаг журмаар нь явах болоод тэр Per Irons гэж IPO хэд зориулж одоо гэрээ хийсэн гүйцэтгэх захирлаа болиулаад энэ ICO гарах тал дээр нь OneCoin компани ажиллаж байгаа. Энэ чиглэлдээ тааруулаад сая маркетингаа өөрчилсөн талаар би дээр ярьлаа. 18 оны 10 сарын 8-нд бол энэ OneCoin Limited компани OneCoin зоосыг өөрийн хувийн бирж юм уу бусад биржүүд дээр одоо нээлттэй олон нийтэд санал болгож тухайн үеийн ханшаар зарах нь байна. Тэр үед бид бол одоо тодорхой хэмжээний зоос эзэмшсэн утсаар 25 евро ч юм уу 30 еврогоор дансанд байгаа зоосоо зарж болох нь. Эсвэл энэ сая мерчант ч юм уу хэдэн мерчант гарсан байдیں۔ Тэнд очиод бараа таваар үйлчлэгийг энэ OneCoin зоос руу төлбөр хийгээд авч болох нь. Тодорхой 100% ч юм уу 50% ч юм уу тийм ээ тухайн мерчант бизнес байгууллага яг ямар хэмжээгээр өөрийнхөө бараа үйлчлэгийг үнэлсэн тэрүүгээр нь OneCoin зоосоор төлбөр хийж болох нь байна. Нээлттэй бирж дээр яг энэ OneCoin зоосыг баг ханштай аваагүй ч юм уу өнөөдөр сонирхож байгаа ч юм уу тухайн үед 18 оны 10 сарын 8-наас хойш орсон авах гэж байгаа сонирхож байгаа хүмүүст нээлттэй бирж дээр бид OneCoin зоосыг зарах нэ тухайн үеийн ханшаар. За ингээд OneCoin компани мэдээж энийг яг төлбөрийн хэрэгсэл түргэн хөрвдөг валют тулахын тулд D-Shaker гэдэг ийм худалдааны талбар гаргасан байгаа. D-Shaker цэг евро гэдэг. Ямар юм төлбөрийн хэрэгсэл байдаг юм бэ гэхээр энэ биткойн ч юм уу бусад энэ Litecoin, Swisscoin, Neo, NEM, Bitcoin Cash эднээс шиг ингэ савладаг одоо хэрэгсэл бол төлбөрийн хэрэгсэл хязгаарч болж чадахгүй. Яагаад гэхээр тогтвортой, үн цэнтэй, жигд ханштай ямар нэгэн төмөр ч юм уу, цаасан мөнгө ч юм уу тийм ээ, тоо мөнгө ч юм уу энэ бол дэлхийг хамарсан тоо мөнгө болох одоо маш өндөр магадлалтай эдийн засгийн онлоороо хүртэл. Жишээ нь өнөөдөр би нэг биткойноор нэг биткойн авлаа 3000 байж байгаад маргааш 7000 нөгөөдөр 2000 ингээд болчихлоор би үн цэнтэй юм чинь үнэлгээ нь ийм сонин савлгаанд автагдчихж байгаа. Мөнгө гэдэг яг зарчмаа хадгалах мөнгөний одоо зарчмууд байдаг штэ. Тэрийг бол OneCoin компани бол хэрэгжүүлэх гэж энэ маркетингийг хийж байгаа. Явандаа ингээд олон сая хүн, олон сая мерчантууд хэрэглээд ирэхлээр энэ бол жиг тогтвортой савлдгүй төлбөрийн хэрэгсэл болох юм байна. Одоогоор бол энэ олон оронд энэ D-Shaker талбар дээр худалдааны талбар дээр бол бидэн шиг эсцэн гишүүд бизнес байгууллагууд бол өөрийнхөө бараа таваарыг үнд төлбөргөө сурчлаад ингэж явж байгаа. За энэ дээр бол жишээ нь байшин байна, машин тэрэг байна, хүүхдийн одоо тэрэг байх жишээтэй, гар утасны одоо бүхэл юм байж байгаа. Ус онгоцж байж байгаа жишээтэй, аялал жуулчлалын үйлчилгээ, буудлын үйлчилгээ, ресторан хоолны газрууд гэдэг ингээд өдөр тутам маш их нэмэгдэж байгаа. Тийм учраас одоо
энэ мэддэг хүмүүс нь мэдж байгаа, мдээгүй одоо энэ манай бичлэгийг үзэж байгаа хүмүүс сайн судалж үзээрэй. За энэ дээр D-Shaker One Life гол бас үн цэн хүрэх яванда IPO гарах нэг үн цэнтэй юм нь бол энэ OneCoin компани өөрийнх нь өмч болох OneCoin брэнд буюу OneCoin зоос байгаа. Нөгөө нэг юм нь бол энэ Alibaba, Groupon, eBay эднээс шиг худалдааны талбар гаргасан D-Shaker Euro гэдэг энэ худалдааны сайт байгаа. Зөвхөн энэ хоёрыг бол хөрөнгөний бирж дээр IPO хийхэд бол энэ компани хувьцаа маш өндөр үнд хүрэх магадлалтай. Энэ бол мэдээж ICO хийсний дараа шийдэгдэх асуудал болов уу гэж миний хувьд таамаг болж байгаа. За ингээд мерчант платформуд маш их өсөж байна. Энэ D-Shaker дээр бол одоо компаниуд өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүн үйлчлэгийг үн төлбөргөө сурталчилж болох нь байна. Энийг бол идэвхтэй 3.3 сая гишүүн байнга харж яадаг, хэрэгжилж яадаг. Хажуугаар нэг 14 сая буюу 15 сая ингээд идэвхгүй гишүүн буюу бүртгэлтэй гишүүнүүд байгаа. Нийт нэг 17-18 сая хүн бол энэ D-Shaker дээр тавигдсан таны бараа үйлчлэгийг бол харж яадаг байх нь байна. За ингээд Groupon, eBay, Amazon эднүстэй өрсөлдөгч платформ болж гарч ирнэ. Alibaba бол өөрийнхөө хэмжээнд Alipay гэдэг төлбөрийн хэрэгслийг гаргасан байгаа. Alibaba бол хүчтэй компани 800 тэрбумын үнэлгээтэй. Jack Ma нь бол 34 тэрбум долларын хувьцаа байдаг. Өөрийн одоо төлбөрийн хэрэгсэл буюу Alipay-г гаргаж ирж байгаа. Яагаад эсрэгээр болохгүй гэж те өөрийнхөө зоосон мөнгийг гаргасан. Дараа нь өөрийнхөө худалдааны талбарыг гаргаж ирж байна. D-Shaker.com гэдэг. D-Shaker Euro гэдэг. За ингээд энэ D-Shaker худалдааны талбарыг ашиглах юм бол зардал бага байх нь байна тийм ээ. Орлого олох боломж бол ихснэ гэж үзэж байна. За энэ бол урамшуул бонусын асуудал бол ялангуяа энд гишүүн болцсон OneCoin зоостой тодорхой хэмжээгээр энэ бизнест хөрөнгө хийсэн хүмүүст бол нэлээд бас хамааралтай сэдв байгаа. Сонирхож байгаа хүмүүс бол энийг үзээд ойлгохгүй бол манай клуб руу хандаж болно. Өөр манайхаас гадна бас энэ Монголд яг энэ OneCoin бизнесийг хийж байгаа хүмүүсээс олоод уцтаад уулзаад бичиж уулзаад асуувал их үр дүнтэй. За энэ бүртгэл 30 евро авдаг ямар багцаас шалтгааллахгүйгээр багц болгон дээр 30 евро. Таны бонус урамшууллын 60% бэлэн мөнгөний дансанд 40% трейдинг дансанд ордог. Энэ 60% бэлэн мөнгөний дансанд байгаа бэлэн мөнгөд түрүүн 3 бүртгэл хийдэг гэж хэлсэн тийм ээ. Паспорт, гэрийн хаяг, дансны дугаар. Тэр дансны дугаар руугаа энэ бэлэн мөнгөө өөрөө компанид захиалга өгөөд буцааж татаж болно. Энэ 40% худалдааны дансанд орсон таны орлого буюу бонус урамшуул токен буюу OneCoin зоос болоход цаашаа автоматар явдаг байна. Нэг өсөндөө таны орлого 64-ийн 40% харьцаатай хуваагдаад 40% нь бол ирээдүйд үн цэнтэй болох энэ зоосны арилжаалуу явдаг байна тий. Юу олборлолоо явдаг байна ш токен болоод. За ингээд орлого энэ бол актив болдог байна тийм ээ. Хөрөнгөө өсгөж байгаа гэсэн үг шүү дээ. 40%. 40% та өөрийн үн цэнтэй тоон алт буюу тоон хөрөнгөө хэсгэд одоо хөрөнгөн дээр чинь нэмэгдэж явах юм байна. 60% та өөрөө зарцуулж болох юм байна тийм ээ. Данс руугаа авч болно. Энүүгээр багцаар ахиулах боломжтой тийм байдаг байна. За энэ дээр бол олон данс, олон бичлэлт хийх боломжтой энэ бизнес дээр. За энэ бол бас л энэ бизнест орсон хүмүүст хамааралтай цол хэрэгм гэж байна. Энэ дээр бол цол хэрэгм таны одоо яг байгаа тухайн байдлыг хараад нэг цол хэрэгм. За One Life-ийн одоо ерөнхий мэдээллийг бол энэ товч ярээ. Одоо энэ бол биткойн юу хоёрын ялгааг хэлье. OneCoin-ы. За албан бус мэдээгээр бол биткойныг бол нэг 300-аас 500 мянган гишүүнтэй гэдэг. Яг ямар хүмүүс нь мэдэгддэггүй. Ягаад гэвэл бүртгэл байдаг.
аль улсын аль хүн гэдэг. OneCoin дээр бол одоо энд бол 3.1 биш 3.3 сая гишүүдтэй болж байна. За анхдагч код нь бол биткойнд нээлттэй байдаг. 21 сая тийм шифр байх нь байна. Нийт тараацсан. Энийг бол одоо уралдаж хүмүүс майнинг буюу олборлолт хийж байгаа. Эхэндээ бол энэ гэрийн компьютераар хүртэл олборлож ирсэн. Одоо бол видео карт, Asus гэдэг ийм тусгай төхөөрөмж, Antminer гэдэг төхөөрөмжөөр олборлдог боловч гэрийн нөхцөлд яг тэгж ийм 1500-аас 5000 үнэтэй Antminer 50-аад ч юм уу олборлох боломж бол ашиггүй болсон байна. Цахилгаан хөргөлтийн систем тийм ээ дуу чимээ ихтэй тэгээд олборлолтын өндөрлөл нь ихссэн тохиолдолд бол биткойн бол ашиггүй нэгд хоёрд бол биткойн бол маш эрсдэлтэй алдах төрөвчийн алдвал та мөнгө алдж байна гэсэн. За энэ OneCoin дээр бол нөгөө компани буюу хувийн төвлөрсөн блокчейнтэй байх нь шүү дээ. Төвлөрсөн олборлолттой гэсэн. Бидний өмнөөс тэр олон зардал гаргахгүйгээр компани бол өөрийнхөө блокчейн технологи дээр бидний тоон алтыг олборлж өгч байна гэсэн үг байна. За энэ дээр сая ярьлаа үнэтэй томог төхөөрөмж байдаг биткойн дээр тийм ээ. OneCoin дээр систем нь энгийн ямар нэгэн тийм програм хангамжийн ч юм уу заавал электроникийн тийм мэдлэг эднээс шаардахгүй. Зүгээр дансаа нэгээд өөрөө тодорхой багц аваад явахад бол компани таны өмнөөс тэр том мөнгөийг олборлж өгөх нь байна. Энэ дээр бол яг түрүүн би дурдсан Satoshi Nakamoto гэдэг хүн байгаа боловч эзэнгүй. Энэ дээр болохоор OneCoin компани дээр бол бүртгэлийн системтэй байх нь шүү дээ. Одоо 3.3 сая хүний бүртгэл блокчейн дээр бүртгэгдээд дата буюу үг хөдөл маягаар явцсан байгаа. Энэ дээр блок гэж юу юм, блокчейн гэж юу юм тийм ээ. Одоо минийхаар бол битүү хэлхээ. Битүү хэлхээний битүү гинжин хэлхээ гэдэг маягаар орчуулж байгаа. Энэ талаар бол арай дэлгэрэнгүй хэд хоногоос би блок гэж юу юм, блокчейн гэж юу юм, яаж ажилдаг талаар бичлэг хийж тавих болно. За энэ блок биткойн дээр 21 сая ширхэг байдаг. Сүүлчийн зоосыг 2040 онд олборлно гэсэн тийм тооцоотой байдаг. OneCoin компани бол нодлон бол 120 тэрбум зоосны шинэ блокчейн рүү шилжсэн 10 сард. За ингээд 8 жилд одоогоор бол 16.6 сая зоос олборлогдсон байгаа. Энэ дээр олборлогдсон байгаа. OneCoin бол өдөрт 72 OneCoin зоос олборлогддог тийм хүчирхэг блокчейнтэй. За энэ биткойн дээр бол голчлон барууны орнуудын хүмүүс ажилладаг байх нь. За энэ дээр OneCoin дээр бол дэлхийн нийтийг хамарсан одоо банкны дансгүй хүмүүсийг хүртэл хамруулах тийм боломжтой. Утас онлайн багтал болоо, интернет багт болоо. За түрүүн бас бид уртцсан биткойн дээр бол зоосны ханш бол одоо хэлхийн аргагүй, хэлбэлцдэг, барьцгүй. Маш их тийм волатил юм юу, огцом цавлгаанд ордог. За энэ дээр болохоор маркетингаараа ингээд тогтвортой өсөх маркетинг хийсэн байгаа. Нийт биткойны анх гарснаас хойш 22% нь алга болсон гэж үздэг. Энэ дээр бол одоо хамгаалалтаа сервер байна OneCoin дээр. За биткойны түрүүн гүйлгээх хугацааг ярьсан 10 минутаас дээш үүдэг. OneCoin-ы гүйлгээ транзакц хугацаа нь бол 1 минутанд явагддаг. Ийм даваа чанартай. За биткойн биднес оноос хойш 1000 болохыг харлаа. Өнөөдрийн байдлаар 7700 хүрээд 2 хоногийн өмнө унсаа 6500 лөө. OneCoin-ы ханш бол 16.95 байгаа. За дэлхий дээр бол 1.5 сая хүн бол одоо өөрийн ID юм уу, иргэний үнэмлэх ч юм уу тийм бүртгэлгүй байдаг байна. 2.5 хүн бол банкар үйлчлүүлдэггүй 2.5 тэрбум шүү. 4.2 хүн болохоор ямар ч тийм одоо депозит байхгүй. Ямар нэгэн банк дансанд тийм бүртгэгдсэн байдгүй байна те. 2.5 хүн бол банкар ерөөсөө үйлчлүүлж үзээгүй юм байна. За ингээд та бүгдэд
энэ ерөнхий товч шинэ танилцуулгыг тавилаа. Тэгээд таны одоо хараан үзэхээс шалтгаалаад OneCoin үнэхээр Ponzi схем юм уу? Санхүүгийн хувьсгал хийх гээд байгаа юм уу? Эсвэл одоо скам юм уу гэдэг нь таны тархины багтаамж бур одоо тархин дугаа эсийн хэмжээ юмыг яаж хардггүй, мэдээллийг яаж авдаггүй тэрнээс шалтгаалаад ямар байх нь одоо харагдах байх. Тэрнээс яг бид бол энэ туйлын үнэт ч гэдэг юм уу тэгж туйлын зөв энэ бол одоо хамгийн илүү гэж ярих тийм үндэс байхгүй. Яг байгаа байдал бол одоо OneCoin компани ерөнхий маркетинг менежмент юу зорж байгаа талаар товчхондоо одоо ингээд би ярьчлаа гэж бодож байна. Ингээд та бүгдэд одоо анхаарал тавьж цагаа зарцуулсанд бол одоо баярлж байна. Ингээд дараа дахиж уулзлаа. Баяр та. Бидний хаягаар www.onecoin.mn нэг coin mn манай сайт байгаа. Тэр лөө та бүгд хандаад асуух зүйлээ асууж болно. За түр баяр та. Анхаарал тавьсанд баярлалаа.